Зя сайн байцгаана уу. Тэгэхээр та бүхэн маань бас харсан байх. Шинэ гарсан мэдэн дээр болохоор Пентагоны тайланд Хятад улсаас Хятад болон Монголын хил дээр 100 гаруй хэв алгацагч буужинг одоо хил дээр ингээд байршуулсан байна гэсэн мэдээ гарсан байсан. Тэгээд тэр мэдээллийн талаар ярихад болохоор буужингийн талаар эхлээд ярив. DF31 гэдэг буужин байгаа. Тэр нь болохоор төв алгасагч буужин гэдэг одоо нэрнийх нь учир нь болохоор маш их хол нисдэг юм байлаа. Нисэх боломжтой хэмжээ нь гэх юм бол 12,000 км 12,000 км нисэн. Тэгэнгүүтээ одоо хурд нь болохоор маш хурдын юм байлээ. Тэгээд одоо жишээлбэл одоо манай хил дээр байгаа гэж яриад байгаа тэр буужингууд нь одоо тэндээс гараад нисээд Америкт очиход одоо барагцаагаар нэг 15-аас 20 минут болохоор шаарддаг юм байлээ. Маш хурдан нисдэг. Тэгээд хэмжээ нь ч гэсэн айгүй хол. Тэгэнгүүтээ одоо хүчний хувьд гэхээр та бүхэн маань цөмийн зэвсгийн талаар бас мэдж байгаа. Япон дээр Хирошима дээр буусан цөмийн зэвсгийг бол мэдж байгаа. Аюултай нэг хотыг бол юучгүй болгох тийм чадaltaй цөмийн зэвсэг нь болохоор маш их аюултай. Харин одоо тэр DF31 гэдэг байгаа тэр юугаараа өөр юм бэ гэхээр тэр одоо тэнд буусан цөмийн зэвсгийг 3 дахин илүү хүчтэй гэсэн тийм одоо тайлбарууд байлаа. Та бүхэн бас мэдээллүүдийг эндээс авч болно. Миний авсан мэдээлэл дээр болохоор тэр нь болохоор ер нь бол цөмийн зэвсэг адилхан. Гэхдээ яг өмнө байсан тэр зэвсгээс 3 дахин илүү хүчтэй. Тэгэхээр тесрэлт аюул бүх юмнууд нь болохоор бүр илүү аимшигтай гэсэн үг. Тэгээд яадаг ч гэсэн мэдээллийн хувьд болохоор мэдээлэл жоохон бага байлаа. Тэгээд Хятад талаас гаргаж байгаа бас ингээ хариултууд зөндөө олон байлаа. Би бүгднгээс нь ер нь бол уншаад, сонсоод, мэдээллүүдээс хараад явсан. Зарим юм дээр болохоор ингээд энэ бол худлаа гэд засгийн газраас болохоор мэдээлэл хүрэхтэй. Хил дээр болохоор тийм юу ингэж байршуулаагүй 100 гаруй буужинг ингэж юу гэж байршуулж явах юм бэ гэсэн тийм байлаа. Зарим дээр нь болохоор одоо яагаад энэ худлаа вэ гэхээр одоо тэрийг нь болохоор DF31 гэдэг таад бас одоо ChatGPT-гээс ч юм уу эсвэл Google-с хайх юм бол тэр буужин нь болохоор ихэвчлэн машин дээр явж яадаг. Машин дээр явж хагаад тэгээд машин дээр суурилж байгаа машинаасаа нисдэг ч юм уу тиймэрхүү юу байдаг. Тэгсэн чинь одоо Пентагоны тайлан дээр мэдэгдэхтэй болохоор газар нүх ухаад ингээд буужин ингээд бас нүхнээс гардаг буужингууд байдаг ш та бүхэн кинон дээрс бас үзчихсэн баг. Тим буужаан гэд бас ингээд мэдээлэл хүргэсэн байлаа. Яагаад тэгэхээр DF31 нь машин дээр байдаг гэдэргээд гэхдээ тэр DF31 нь болохоор би бас судалсан. Тэгсэн чинь тэр нь машин дээр бас байж болдог. Тэгээд нүхэнд одоо ингээд нүх ухаад амар том юм одоо худаг хийнгүүтээ худагнаасаа ингэж бас нисэх бас боломжтой юм байлаа. Тэгэхээр аль нь боломжтой. Тэнгүүд зарим гаргаж байгаа мэдээнүүд нь болохоор худлаа одоо ингээд ингээгүй тэгээгүй гэж байгаа боловч зарим мэдэн дээр болохоор энэ бол үнэ. Одоо ингээд бид нар болохоор өөрсдийнхөө хятад талын хүчийг ингээ үзүүлж байгаамаа. Америкт ингээд бид нар бас битгий оролдоорой гэд Америк Хятад хоёрын болохоор одоо ингээд харилцаа нь болохоор ойрын үед бас нэг тийм сайн бол байхгүй байгаа. Тэгээд бас тэд нар нь болохоор зөндөө олон шалтгаантай. Тэгээд бас Америк талаас одоо Америк Орос хоёрын ингээд цөмийн зэвсгийн одоо ингээд хязгаарлалтай юм гэрээ байдаг. Тэнгүүд одоо Хятад талаас болохоор Америк талаас болохоор Хятадыг тэр гэрээндээ бас оруулахыг хүсэж байгаа. Яг тэгэхээр Хятад талын цөмийн зэвсгийн одоо хөгжил нь маш хурдан явж байгаа. Саяхны тооллогоор одоо ингээд 600 гаруй одоо тэр DF31 гэдэг одоо буужингаа болохоор 600 гаруй хийсэн гэж ярьж байгаа. Тийм аюултай буужин цөмийн зэвсгийг. Тэгэхээр одоо Орос, Америк хоёр болохоор тэрэндээ хязгаарлалт тавьж идэг. Энийг хамаагүй их хөгжүүлж болохгүй ч гэдэг юм уу те. Тэнгүүд Хятад талаас тэрийг сайн хөгжүүлээд тэгээд бас одоо ингээд маш хурдцтай явж байгаа. Америк талаас өгж байгаа мэдээлэл нь болохоор удахгүй. Хятадын одоо энэ DF31 одоо буужин цөмийн зэвсгэр нь ер нь бол 1000 гарах тоотой байна. Одоо Америкт болохоор 6000 хавцаа байдаг юм шиг байна. Хятадд болохоор удахгүй ер нь бол 1000 боллоо энэ гэсэн тийм мэдээллүүд айгүй их гаргаж илээ. Тэгээд Хятад талаас одоо ингээд хүргэж байгаа мэдээллүүд нь болохоор Америк талаас айгаад байна. Одоо Хятад талаас биднээс айж гин гэд. Яагаад тэгэхээр Америк одоо Оросын тэр цөмийн зэвсгүүд нь болохоор бас аюултай тий маш аюултай. Гэхдээ тэр нь болохоор одоо ингээд одоо дэлхийн 2 дугаар дайны үед ч юм уу тэр үеэс л ингээд яг ингээд байсан. Одоо ер нь бол нэлээд дээр үеих гэсэн үг. Техник, технологи бүх юмнууд нь арай жоохон хуучных. Тэгэнгүүт одоо тэгэхээр Америкт бас зөндөө олон орчин үеийн одоо ингээд радарт харагддаггүй буужин гэж зөндөө олон янз бүрийн буужингууд бас гаргасан л та. Гэхдээ Хятадын одоо ингээд гаргаад байгаа буужин бас нэлээд өөр төвшөнд очиод хөгжөөд ингээд шинэлэг айгүй олон тийм цөмийн буужингууд байгаад байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр нь бас ингээд хязгаарлалт хийхин тулд ингээд Америк талаас Трамп талаас бас айгүй их санал гаргаж байгаа. Тэгэнгүүт Хятад талаас болохоор
тэрэнд нь үгүй биднэрт бол ингээ хамааралгүй. Бид нар болохоор ингээд таанахаас өөр тэнгуүтээ бид нар цөмийн зэвсэггүй орондоо бол дайрахгүй. Тэгээд биднэрт аюул учрах юм бол бид нар өөрсдийгөө хамгаалж гинэ. Тиймэрхүү утгаараас айгүй их хэлсэн. Тэгээд Япон талаас ч гэсэн одоо бид нар ч гэсэн цөмийн зэвсгийн одоо ингээд хөгжүүлэлт хиймээр байна. Цөмийн зэвсэгтэй болмоор байна гэд нэг сайд нь бас тэгж хэлсэн баха. Гэхдээ тэр болохоор бүр ингээд улсаас нь бол үгүй бид нар ийм яриаггүй гэж ярьж байгаа боловч хятад талаас болохоор тэрийг харахтаа болохоор зүгээр нэг сайдаараа дамжуулаад өөрсдийнхөө ингээд ер нь дэлхийн даяар ер нь бол ямар хариу үйлдэлтэй байна. Япон талаас ингээд цөмийн зэвсэгтэй болно гэвэл яахаараа нэтэр гэсэн тиймэрхүү одоо хариу үйлдэлүүдийг нь харах маягаар албаар ингэж нэг сайдаараа ингэж хэлүүлээ ухааны юм ярьж ирсэн. Тэгээд бас одоо хятад талаас зарим одоо сайтууд дээр болохоор ингээд бид нар одоо ингээд өөрсдийнхөө пуужинг ингэж тавьснараа дэлхийд ингээд бид нар бол нэг тийм амархан улс биш шүү. Тэгээд хэрвээ тэр 100 пуужинг 100 гаруй пуужинг ингээд хил дээр ингээд тавьсан үнэн ингээд байх юм бол Орос талаас угаасаа мэдж байгаа. Тэнгүүт ингээд Орос талаас ингээд мэдж байгаа болохоор Орос тал хятад тал хоёр ингээд энэ тал дээр ер нь нэг санаатай болцсон байгаа шүү. Тэгээд ингээд та нар одоо Америкууд бас ингээд санаа зовж байгаарэ. Ухааны маягийн юмнууд ингээд бас тэгэхээр энэ улсаас гаргасан мэдээлэл бол биш. Зүгээр мэдээнүүд дээр гарч байгаа мэдээлэл шүү. Би мэдээнүүд дээр гарч байгаа юмнуудыг та бүхэндээ орчуулж өгж байгаа. Тэгээд тэнгууд одоо тэр пуужингийнх нь одоо ондоо өөр юм нь болохоор одоо жишээлбэл тэр одоо машин дээр байдаг пуужинг ч юм уу зөндөө олон ингээд суйрлуулж агаад бууддаг пуужингууд нь болохоор маш их цаг хугацааг алддаг гинэ. Тэгээд бас тэр нөхцөлд нь болохоор ингээд зөндөө хажуугаар нь ингээд машин энтер хамаагүй явж болдгоо ч юм уу. Тэгээ ингээд зөндөө бол юм хязгаарлаж иж маш их хугацаа алдчихэж ингээд пуужин бууддаг. DF31 гэдэг байгаа пуужин нь болохоор шууд дараад л юм уу одоо ингээд команд өгөхөд л шууд ингээд зөндөө олноор пуужин илгээгдэх боломжтой. Тэгээ аюултай пуужин тэнгууд тэрийг болох танилцуулж байгаа нь болохоор хэрвээ одоо ингээд зүгээр энгийн цөмийн зэвсгнүүдийг одоо ингээд машин дээр ингээд суйрлуулад бууддаг ч юм уу тэр хөөрүүлдэг тэр пуужингуудыг болохоор ингээд одоо ингээд нэг хутга байдаг шүү дээ. Ингээд дэлгэгддэг ингээд хутга цэцгийн юу гэдэг үлээ нэг ингээд эрвээхэ хутга гэдэг лөө. Тийм хутгыг одоо ингээд кармалцсан явж байгаа. Тэгээ хаана байгааг нь мэдэхгүй, гаргаж ирэх үгүйг нь мэдэхгүй. Тийм одоо тэрүүгээр одоо зөөрилж байгаа. Тэнгүүд одоо яг тэр DF гэдэг одоо ингээд газар ингээд байрлуулсан байгаа пуужингуудаа болохоор ингээд ширээн дээр байршуулсан ингээд одоо өөдөөс чи хараад мангар олон бууг ингээд автоматжуулсан 100 гаруй бууг ингээд автоматжуулсан. Тэгээд би хүсгэл юм бол шууд буудаж болохоор тэгээд ингээд тийм хурдтай, аюултай тийм одоо пуужин байгаа гэж зөөрилж ярьж илээ. Тэгэхээр яг ингээд улсаас нь бол баттай мэдээ гаргаагүй. Яадаг ч гэсэн Пентагоноос тэгж ярьж илээ. Тэнгүүд хятад талаас болохоор Америк тал бол одоо ингээд бид нарыг хятад талыг ингээд одоо өөрсдийнхөө энэ одоо цөмийн зэвсгийн хязгаарлалтандаа ингээд оруулахын тулд ингээд халбаар ингээд одоо ойр орчмынх нь улсуудтай муудалцуулахын тулд ингээд одоо тэнгуут угаасаа улсууд санаа зовж шүү дээ. Одоо Монгол талаас, Орос талаас ингээд санаа өөрсдөндөө ингээд муудалцуулахын тулд албаар ингээд худлаа мэдээлэл тарааж гинэ гэсэн нэг хэсэг бүлэг хүмүүс байлаа. Тэнгуут зарим хэсэг бүлэг хүмүүс нь болохоор манай хятад улс болохоор ингээд юу ааж гинэ та нарыг одоо Америк талыг ингээ айлгаж гинэ энэ гэсэн маягаар нэг хид хідэн өөр мэдээнүүд байлаа. Зарим нь болохоор ингээд тийм манайх ингээд байршуулсан гэсэн тийм юмнууд мэдээнүүд гарч ийн. Зарим нь болохоор үгүй энэ бол Америк талаас ингээд худлаа гүтгэж байгаа мэдээлэл шүү гэсэн байлаа. Төрөл бүр байлаа. Гэхдээ хамгийн их байгаа мэдээллүүдийг нь харахад бол ер нь бол тэр одоо ингээд гаргаж байгаа мэдээллүүдээр болохоор ер нь зөвшөөрч байгаа нь арай их байгаад байсан. Ер нь бол бид нар ингээд пуужингаа ингээд ийм аюултай пуужинг хурдан хугацаанд юу атж байгаа нь ингээд өөрийнхөө хүч чадлыг харуулж байна гэсэн маягаар айгүйх ярьж байгаа мэдээллүүд байлаа. Тэгээд хооштой ямар мэдээллүүд байхаар би бас та бүхэндээ хүргэхийг бодно. Баярлалаа.